Би улсад 30 жил 7 сар ажилласан. Тэтгэврт гарах тэтгэврийн одоо үндсэн болцлыг бол би 10 жил 7 сараар илүү ажилласан ийм хүн юм аа. Дээр үед чинь одоо бидний баг залуу замд насан ажил хөдөлмөр хийж явах үед чинь ер нь Монгол улсын хэмжээнд цалингийн маань хэмжээ бага байсан. Тэгээд тэр хэмжээгээр ингээд өсгсөн шинэ коэффициентийг итгэл цөөрийг буруу хэрэглээд зарим нь бүр итгэл цөөрийг хаяад ингэж бодод тогтоогоод байна гэд би захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэн жил гаргасан. Тэгээд би одоо энгийн үгээр хэлэх юм бол нийгмийн даатгалын газарт би ялагдчихад одоо ингээд би 2 дахь шатныхаа давзаал дахь шатны шүүхэд гомдол гаргахаар ингээд энэ ажиллагаа явуулаад байж байна. Үнтэй аймгийн одоо Ахмад Настан манай Шагдар Сүрэнгуй бол одоо хамтын байгууллагынхаа үйл ажиллагаанд ч гэсэн идэвхтэй оролцдог. За мөн одоо нийгмийн итгэх бол одоо их сайтай ийм хүн. Тэгээ ер нь бол одоо зөвхөн тэр гэхгүй олон салбарууд дээр өөрийнхөө санаа оноо хэлдэг, санал хүсэлтийг тавьдаг, ялангуяа ахмадуудынхаа санал хүсэлтийг бас төлөөлж хүргэж идэг юм хүн. Бүрэн тэтгэврийн авдаг 500 гаруй ахмад, 600 гол ахмадаас 300 гаруй ахмад тэтгэврийн доод хэмжээ байна гэдэг чинь хүний эрхийн үндсэн хүний эрхийг зөрчиж байгаа. Энэ бол хүний эрхэнд талдаж байгаа. Ийм хүний эрхийг ингэж уландаа гिचгсэн ийм төр засгийн тийм бодлого байх ёсгүй. Манай ахмадууд одоо бид чинь одоо залуутаа хийж бүтээж хэлж ярьж ингэж явсан. Одоо дэндүү энэ хүрцэнгүй байхаа болооч. Тэтгэврийн доод хэмжээнд явуулсач одоо тэгээд үгээ хэлээч. Давх шалтны хуулиар ороод одоохондоо миний тал шүүхэн шийдвэр гардыг гэхэд бол би ганцаараа ялаад зогсохгүй. Энэ тэтгэврийн доод хэмжээ авчихгүй. Энэ олон ахмадууд тус болох юм аа. Тийм учраас одоо би тэмцэхдээ би зэвсэг байж тэмцэхгүй. Янз бүрийн өлсөхгүй зангахгүй. Гэтэл одоо энийг төр засагтаа одоо үнэн байдлаа би хэлж байгаа.